Сүс аимшиг байгаа зүгээр. Хоёрын гэрийн уур амьсгалтай байгаа хувцастайгаа жоохон тайлбар. Асуултуудаа бэлдсэн байж юм нэ. Тэгээ Инстаграм хүмүүс ч юм. Байгаль хүмүүс байхгүй шүү дээ. Тэр шүү дээ. Тэгээ forward блог хийzээ оруулах юм хүлээж байгаа шүү. Шинэ пост хийzээ. За хай хувцснуудаа хаанаас авдаг вэ? Oh nice. Хүмүүс асуух юм байж байна. Хүмүүс бичээд эхэлсэн юм уу? Эхэлсэн. Асуух. За. Би тэгвэл хэлчих. Intro гоё. За. Hello. Сайн бацгаана уу? Миний шинэ бичлэг тавтай морилцгоо. Өнөөдөр бүгдээрээ намуунатайгаа хамт суугаад тэгээд нэг гоё халуун цай уугаа буу алцгаая. Тэгээд би энэ бичлэгийн зориулаад юу хийсэн? Instagram дээр асуулт асуугаарай гэдээ хийсэн. Даанч би хэдхэн нэг 40 минут юм хийсэн байна. Гэхдээ надад бас хөөрхөн хэд асуулт ирсэн. Тэр асуултуудаар хариулъя. За. Би энэ асуултыг хамгийн түрүүнд хизэнээс найзалж байгаа вэ гэдгийг амар гоё асуулт гэж бодчих. За. Битээр амар сайн би ганцхан факт хийж тэгээ битээрийн танилцсан түүхийг яриад за. Битээрийн нэг факт шүү дээ. Найзлаад 5 жил 6 жил бараг болох гэж байна. Тэгсэн мөртлөөсөө битээр Монголд хизээч хамт нэг харж үзээгүй. Битээр зөвхөн Германд нэг харж үзсэн. Монгол явсан. Гэхдээ дандаа зурж явдаг. Тэгээ би намайг Монгол нэг хараа гэж амар их боддог. Энэ жил ч гэсэн бараг зүрх юм шиг үлээ. Тэгээ нэг жил хамт явна гэж бодож байгаа. Хамт явж Монголд. Тэгээ Монголд нэг ч таалдж байгаагүй. За, яаж танилцсан түүх? Тэр яаж танилцсан түүх вэ амар нэттэй. Бид тэр ингээд анх ингээд яг танилцсан үед бид тэр хоёул яг хэлний сургуульд явдаг байсан. Тэгээд бид тэр явдаг гэсэн хэлний сургууль яг тэр үедээ адилхан байсан. Тэгээд нэг өдөр би ингээд ангидаа сууж исэн. Яг амар урд ингээд сууж исэн байхгүй юу? Шинэ курс дөнгөж эхэлж ирсэн. Тэр чинь одоо 2 юм ааш. Гэхдээ B1. Одоо нэг гэхдээ юу би бүр яг Германд ирээд дөнгөж эхний 7 хоног, 2 дахь 7 хоног би дөнгөж анхныхын курсууд яваад бүртгүүлээд тэгээд орж исэн үгүй. Минийх болохоор би бараг сар гарсан болцсон. Тэгээд би бүр A1-ээс бүр анхнаасаа үзсэн болохоор ингээд хоёр төвшөрсөн үзцээд. Тэгээ юу гэсэн амьдаа ингээд суужсэн ихний ингээд ширээн дээр суужсэн гэсэн чинь амьдаа ингээд орж ирсэн баггүй юу? Ингээд чамдаантайгаа ингээд нүдний шилцүүцэн ингээд малгайтай. Би тэгэл харчаал энэ ямар монгол охинтой адилхан харагдаж байна гэж бодоод. Тиймэрхүү хэлний сургуульч яг монгол хүнтэйгээ таах аим хоор байдаг болохоор за монгол царайтай л охин байна гэж бодоод. Тэгэл амар хойд очиос бас ингээд анги ингээд дүүрсэн. Тэгээд хамгийн гол нь тийм яг герман багш ингээд яг хүүхдүүдийнхээ оюутнуудын нэрийг ингээд уншдаг зүгээр байгаа үгийн шалгах гад эрт бүтэцтэй адилхан гэсэн чинь амина болохоор усг болохоор хамгийн түрүүнд уншаал Амина их Баатар гэсэн чинь би үнэхээр монгол юм байна гэж бодоод тэгэл хаашаа хараад тэгэл бид тэр харц толгоор яв. Тэр үед би намайг монгол гэж мэдээгүй байсан аахгүй. Би намайг жоохон өөр Япон гэж бодчихсон. Яагаад тэгэхээр намайг тэр зүгээр яг юм тэгшин чоолттой тий. Тэгээ тэр чоолт нь амар Япон харагдуулаад би тэгээд яг Япон юм байна да гэж сууж яаж чих чимдаантай болохоор чимдаанаа би хамгийн ангийн ард хүмүүнээсээ ард аваач тайлбар авцсан. Тэгээ бэжсэн чи намууна гэх юм уу намуун гэсэн тий. Тэгээд жаргалтай ханаад энэ уншиж чадахгүй яарга яг гэдэг шиг би тэгээд Монгол юм байна гэж харсан чи яг над руу харчихсан аахгүй. Тэгэл тэрнээс хойш. Тэгэл яг хичээл дуусаад яг тэр завсарлал тэгэл хоёулаа танилцаал. Тэгэл тэрнээс хойш тий. Би тэгээд юу яачаад дөнгөж танилцгаад намнаа дээр хамгийн ардлаас хамгийн урагшаа хүрээд ирсэн чинь намнаа нэг өмнөх курсээсээ хамт хараад ирсэн турк найзтайгаа байсан тий синэн дээр. Тийм. Тэр хоёулаа юм мате гэж цай уучсан чинь би тэр матыг нь харчаад пөх германд ингээд хөөхтөд хичээлдэг пи угаасаа тэмээгээ бодсон заа. Тэр нь болохоор нэг тийм одоо soft drink шиг зүгээр цай. Тийм цай. Зүгээр цай. Газтай цай. Кофеинтэй газтай цай. Тэг би яг наач юу юм пив юм уу гэдгсэн чинь намайг яг хажууд нөгөө ундааны дэлгүүрээдэг тий. Би тэр дэлгүүрлөө дагуулж аваад зааж өгöd. Ингэж алтын мавтыг гэж би за анаа гэж сонсоод. Тэгэж танилцсан тий. Тэрнээс хойш тэгэл байнга тэгээ уусаа гадаад байдаг. Тэгээд хоёулаа яг сурах зорилттой ирж исэн. Яг энэ үед яг гадаад ирэхээр бас нэг
хэдихэн ингээд гадаад найзуудтай гой байдаг гэсэн яг Монгол найзуудтай болохоор арай өөр байдаг. Арай дотно баян нэг очиж хоол хийж идэж юм. Тийм Монгол хоол амар их идэгсэн тий. Будаа хашааш багшаачтай. Тийм манай нэг оюутны байранд байхад би нэг оюутны байранд байхад баян ирсэн юм баяртай сайн байна гэж. Тийм тий. Баяртай сүдэ цай хийж мэгээд борц би чинь гэрээсээ борц ингээл авцраад сүйд мөл авцарсан тий. Тэгээ тулгаатай гуруулаа аяга борцтой баяртай. Тийм бас манай тий хэлний сургууль нэг ихтэй найзтай. Тийм манай тулгаа байдаг гэсэн. Тулгаатай блог хийж үлээ. Тэр хийжсэн баха. Тэр чи медиум байсан. Оо хамт юу орсон штэ. Дүүс маань хамт орж исэн штэ тулгаатай хамт. Тийм тэр тулгаад намна бид 3 өдөр болгон намын сан хамт суудаг гэсэн. Тийм өдөр болгон намын сан суудаг. Маа тулгаа арай өөр хөдөлдөг байсан тий. Сурж ажиллаж. Тулгаа одоо Франкфуртд байгаа. Франкфуртд байдаг хүмүүс тулгааг таньж магадгүй. Тэгж танилцчихсан. Одоо тэрнээс хойш тэгэл зуралдаа л явчихин да. Тэгээд амар сонир битээр ингээд гаднаас харахаар амар шал өөр хүмүүс шиг юм өртлөөсөө амар ойлголцтой өртлөөсөө бас нэмдэг нь амар сонир ингээд амьдрал нь амар төстэй. Одоо ингээд би ингээд бисгүй найз залуутай бол салангууд намнаа бас яг өмнө тэгсэн байдаг. Би ингээд тоогоор сураад яваад намнаа ч гэсэн яг адилхан тоогоор сураад ингээд нэг юм ерөөсөө нэг нэгнээсээ тийм амар би ингэж байгаа тэгж байгаа гэхгүй мөртлөөсөө амар адилхан байдаг. Тийм. Тэгээ ярангууд яг тийм би ч гэсэн гэж тэр ярахаараа ингэ тийм амар төстэй амарсан мэдтэй. Яг сонирхол нь амар өөр битээр. Сонирхол нь амар өөр тэгэл дуртай юм жоохон өөр мөртлөө ингээд яг нэг одоо чухал шийдвэр мэдэр гарах юм дээр амьдралын нэг чухал шийдвэр гарах юм дээр ер нь яг ойролцоо нэг үйл хийдэг гэх юм уу. Би одоо энэ хүүтийн мөдөтэй хаад амар гоё кардигантэй тэрэн дээр амар өөр. Тэгэхээр стил бол шаал өөр. Гэхдээ амар нэг нэгнтэйгээ ойлголцоод амар гоё. За. Асуулт байна. За намна ямар ажил хийдэг гинэ? Би одоохондоо нөгөө нэг түр асуулт уншиж байгаа шүү. Түр ажилласаа чөлөө авсан байгаа. Тэгээд одоохондоо нөгөө судалгааны ажил, дипломын ажлаа бичиж дуусах амар завгүй байсан болохоор түр ажиллах байгаа. Тэгтээ яг өмнө нь би N26 гэдэг нэг банк байдаг хөө тэрэнд ажилладаг байсан. Тэгээд одоохондоо түр завсарлага авсан. Тэгээд юм судалгааны ажиллагаа дуусгах гад. Тэгээд удаа завтай болсон гоё. Тэгээд амнаар намайг ирж зочлсон. Хөөе. Би чинь хизээ би бүтээсээ тэр ирсэн намна 5 дахад тушаасан өөрийнхөө ажлыг. Тийм. Тэгээд дуусхангууд нь юу хамт тэмдэглэе тэгээд би хүрээд ирсэн байгаа. Тэгээд би бас яг шалгалтаа өмнө тэр 7 хоног дууссан болохоор ашгүй тэгээд ажилласаа асуугаад би ингээд эхний хагас 7 хоногт ажиллахгүй жаа сүүлийн 5 дахь хүрээд ирээ гэсэн чинь тэгээл гэсэн. Тийм. За дараагийн асуулт. Хөөхөн сая хий тооног гоё юм хийсэн үг гинэ. Düsseldorf. Амна хэзээ 5 өдөр ирсэн тий. Биш би бүтээсээ өдөр ирсэн. Хөөе бид нар одоо Düsseldorfд байгаа шүү. Тийм. Бүтээсээ өдөр ирсэн тий. Бүтээсээ өдөр амна нэг юм тэмцээнд орж байгаа гэд код хийгээд завгүй байсан тий. Бүтээсээ өдөр гэр зураа байжгаад өчтөр нэг хайл гарсан тий. Өчтөр хайл гарч нэг Düsseldorf. Хотойхон төвийг үзсэн жоох алхсан, нэлээ алхсан тий. Тийм. Тэгээ өглөө боссон чинь би хөчиж бэлдсэн. Тэр тэг яа хийсэн. Хамгийн гол өнөөдөр бид тийм Амстердам явах гэсэн байхгүй юу? Тэгээ гинт болохоор шийдсэн яа гэвэл би Монгол удахгүй явж байгаа. Тэгээд Амстердам явж мохоо тэгээд хүмүүс амар аялж маялал коронавигоос их айсан л та. Тэгээ корона тусчвал дараа нь асуудал болох гэдэг болохоор шийдсэн. Тэгээ тэрний номер 1 шалтгаан нь Амстердамд хүмүүс маск зүүхгүй байгаа амар коронавигаа ер нь тоохоо болцсон. Тэгээд тоон тэнд бас жоохон илүү байгаа болохоор бас 2 хоногийн төлөө риск хийгээд явах ингэж болцсон. Яг бол Амстердам бүх юм одоо ер нь онгоцсон хүмүүс ерөөсөн маск зүүхгүй байгаа. Нийтийн төвчсөн маск зүүхгүй. Германд болохоор хаанч гадуур явчихсан маск зүүж байгаа болохоор тэгээд гадаал зүүхгүй болохоор. Тийм болохоор нэг 2 өдрийн юунаас олж эрсдэл гаргаад явах гэж болсон. Тэгээд өнөөдөр имжлэг хийж байна. Тийм өнөөдөр тэрний ханд илүү бичлэг хийж байна. За намайг аль сургуульд ямар мэрэгчлэр сурдаг вэ гэнэ. Сураад төгссөн. Одоо төгссөн.
Яг амнатайгаа яг адилхан мэдлэлээр манай сургууль болохоор техникийн эдийн засгийн сургууль, амна гэх болохоор яг цэвэр техникийн сургууль. Би эдийн засгийн математикийн чиглэлээр төгссөн. Яа тийм. За хизээ блог хизээ хамт хийх үе гинэ. Одоо хийж байна. За гэрвэнд хоёудны амьдралаа сайхан яриул гоё доо гинэ. За чи яриа. Тэр юу ойлын амьдрал жоохон өөр. Тийм. Жоохон өөрөөсөн тэ нэрээ. Тийм өөр гэсэн. Тэр яхаа ингээд өөр сургууль болохоор бас өөр сургууль байна. хамт нэг сургуульд байгааг болохоор. Манай амнаа амар тийм юу амар актив, social active ингээл хичээлдээ байсан үгүй. Гэтэ ер нь бол намайг бодвол заяа. Магадгүй. Тэгсэн мөртлөөсөө явгаад тэгээ сүүлдээ би нэг найз багтаа ч юм шиг тэгээд навны дээр очиж жоохон social life авчаад тэгээ буцаж явж хичээлээ гэдэг чинь. Тэгээс санагдчих надад. Тэг. Би сургуульд манай сургууль чинь тэгээд чаваасаа хэдэн математикч чинь тийм амар social life биш шүү дээ. Манай нэг Алекс Нико энэ төр л байгаа. Тэгэл тэд нар тэгэл тэг өдөржингөө шөнөнгөө суугаал хичээлээ гээл bijдэг. Тэгээ social life надад хэрэгтэй болгоод би навнаа дээр очдог байхгүй. Намайг тэгэнгүүт дандаа бүх найзуудаа цоглуулад ёо social life гэдэг. Ингээд одоо миний бодлоор зүгээр амина өөрийг ингээд гой зугаалцуулж чаддаг гэх юм ганцаараа. Тэгээд би ингээд амин хүн цуглуулах туртай ингээд хүмүүс найзуудаа цуглуулад манай найзууд манай бүх найзууд ер нь хөвчлэн ингээд амин ганцаараа чил хийх туртай хүмүүс байдаг. Өөрийнхөө компанигаар тэгж гоё юм хийх хэрэгтэй. Би тэгээд жоохон бааздаг хүн их юм цуглуулж. Би тэгээд намнаа дээр очилчлаар нэг юм шдэг л дээ. Оюутны амьдрал гэвэл оюутны амьдрал бол гоё яасан миний бодлоор. Би одоо дахиад нэлээд оюутан байна гэж бодож байгаа. Би ч мастер сурна гэж бодож байгаа болохоор нам нь болохоор аль хэдийн нэг бакалавртай хоёр дахь бакалавраа хийсэн болохоор одоо хангалттай байх гэж бодож байгаа. Тийм. Би яг Монголд сураад тэгээд энд сураад тэгээд ялгаа 8 мэдэрсэн. Монголд бол ингээд Монгол оюутны ч гэсэн амьдрал гоё найзуудтай болно. Гэтэ яг нөгөө нэг яг үнэхээр сэтгэл гаргаж нэг сурдггүй Монголд. Монгол 3 семестр сурсан найзуудтай. Би Монгол мөсийн их швейсийн хэрэглээний математикийн ангид 3 семестр сурсан түүхтэй. Яг үндэ би тоо юу ч сураагүй найз. Уучлаарай. Би нэг Монголын сургуулийг муу мяалж байгаа юм биш. Би тэгтээ Монголд үнэхээр тэгэж номын сан цууж хичээлээ хийж үзээгүй. Тэгсэн мөртлөөс бол гайгүй дүндээ яваал гэдэг гэсэн. Тэгэхгүй би тэгээд хэрэв би Монголд төгссөн бол энэ шигээ одоо ингэж амир хийж байгаа шиг хичээл хийжээч хийхгүйсэн бахаа гэж боддог. Юу ч гэсэн ялгаа нь бол амар том дээ. Монголын хоёрны амьдралын тийм ялгаатай амьдрал. Гэтэ энд бол миний бодлоор нэлээд тийм стресс нордог юм. Тийм шалгалтны үеэр ямар стресстэй гэж. Тэгээ хүн бие мах боёод модерн нэг стрессээс бүр яг нэг сэтгэл зүй мэдрэлийн стресс бол үнэхээр next level тийм. Тэгээд амар шалгалтанд мөр үхтэй бэлдэн эсвэл ямар нэгэн ажилтаа амар ингээд бэлдэн. Тэгэл тэрийг ингээд дуусны дараа хүн бүр амар тийм стресс орсон гэсэн мэдэрдэгтэй. Маргааш нөхтлээ унтдаг шүү дээ. Гэтэ энэ тэгжээж л жоохон нилээн их гүрээжээж л ер нь гэрмаа төгсч чаддаг хамгийн бодлоо. Ялангуяа иймэрхүү нэг юм мэрэгжлийн нарийнсан мэрэгжлийг бол ПВЛ литрийг бол хойлоо гайгүй төгсчих байсан байна. Тийм. Бид үнэхээр яг өөрсдийнхөө мэрэгжлийг ярьж байгаа шүү. Ялангуяа одоо энэ эдийн засгийн хүүхдүүд бол ер нь гайгүй байдаг. Манай найзууд ч гэсэн ерөөсөө семестрийн туршиж хийхгүй жаал шалгалтны хэд өдрийн өмнө бэлдээл тэмцээл болоод байдаг. Тоон дээр чинь тэгэж болдоггүй. Заавал семестр жингээ гэрээнд даалгавар хийгээл семестр жингээ тэр нэг хэдэн баталгаан томьёонуудаа тэгэл ноцтол зурлалтаар тэгэл заавараад өгдөг болохоор тэр чинь бас өөр. Тэгэхээр та хэдийн хэрэг сурах гэж байгаа бол ямар мэрэгчлээ сурахаасаа ингээд шалтгаалаад шал өөр байна. Дандаа заавал нэг юм шалгалтандаа дарагдаад байх юм байхгүй тий. Мэрэгчлээсээ шалтгаална. Ангаах гэхдээ бас харагддаг байна. Тийм манай жишээлбэл нэг гадаад найз ангаахаар сурдаг, ер нь 6-7 жил сурдаг. Тэгээд тэд нар бол бүр нэлээд стресстэй юм шиг лээ. Өөр ингэсэн хувийн амьдралгүй болтлоо ер нь бүр нэлээд хичээл хийдэг. Энэ хамгийн хэцүү медицин одоо ангаахаар сурж байгаа, хуулиар сурж байгаа. Тэгээд дараа нь л нэг бид хэд ордог бах тий. Уу аха.
тоог бас амар гэдэг шүү дээ. Тоо мэдгүй хуулийг бас амар л гэсэн. Тоо физик чинь бас амар шүү дээ. Хууль нийлүүч хуулиар хэлж байгаа шүү дээ. Би нэрээ нийлүүтэй бичлэг хийнгээ ярьсан, бит хоёр ярьсан бодож л байгаа. Хууль чинь нөгөө нэг амар их гэрийн даалгавар юм бичээлээд юм билээ. Илүү нөгөө нэг уншиж суухаас илүү биш уншилтаа одоо цээжлэх юм их бодож модохгүй анагаах чинь бүтэн цээжлэх юм биш шүү. Тийм. Фүү анатомич гэсэн өдөржингөө шүнжэнгөө сууж цээжлэх юм билээ. Тоо чин нөгөө нэг боддог. Юу чин бичдэг. Хууль чин бичдэг. Тэгээд нэг хаусаар байтууд гэдэг 15 удаас 7 хоног болгон тушаадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэд нар чинь яг бичдэг юм амар их. Бүр илүү одоо боловсрлаас илүү одоо нийгмийн тийм зуршил одоо тийм сайн юмудаа илүү тэр сурах юмасаа илүү сурж авдаг үе өөрөө бие даа санхүүгийн одоо нөхцөл байдлаа өөрөө тэгэж гартаа авч явна гэх мэт тийм амьдралын хэрэгцээтэй том зүйлүүд илүү сурч чаддаг яг боловсролынхаа хажууд тэгээд манай жишээлбэл нэг найзын аав нь одоо бид хоёр хэлжсэн байхгүй юу одоо бид хоёр ингээд хэдий ингээд төгсөөд яг хоо ингээд 5 жил мэл сураад ингээд одоо 4 жил бид нар мэдээж анханаас нь их хэл сурж байгаа юм шиг тэгээд хэлээ сурна сургуульд орно жоохон арай энэхийн хүмүүсийг бодвол арай мэдээж 1 жил мэлээр удаан сурж байгаа. Гэтэ хамгийн эцсүүлдээ тэр одоо тэр аав хэлэхдээ болохоор бид хоёр ингээ 2 дипломтой төгсөж байгаа юм шиг нэг нь болохоор яг боловсролын талдаа диплом нөгөөдг нь бид хоёр өөрсдийн одоо хүртэл хийж чадсан одоо тийм нийгмээс сурч авсан нэг өөр нэг диплом. Тэгээд бас герман гэсэн шүү. Тийм герман. Тэр нь дотор. Тэгэхээр надад шинэ асуултууд ирчихсэн. Тэр яг юу н хаана гэж. Надаас асуултууд ирээл. За чиний асуултууд ихлэ явчих. За. Сайн уу би одоо 12 дугаар анги юм аа. Тэгээд хэлний бэлтгэлээр явахаар зорж байгаа. Хэрхэн явах вэ гинэ? Энийг дараа нь хариулъя заяа. Та хоёр бас аюу хөөрхөн шүү. Би бүх влог гэж энэ адилхан влог шүү үздэг шүү гинэ юм хөө хэлээ. За та хоёр либер шүү гинэ. Хизээ анх найзалж байсан. Тэрийг ярьсан. Ямар гоё асуулт. Хай, та хөлс тарагчийн талаар юу гэж боддог вэ? Бас ямар их хэрэгэлдэг вэ гинэ. За юу гэж боддог хэлээ. За чи хэлээ. Би нэг юм боддгоо шүү дээ. Би санаа амьдралдаа нэг хэрэгэлж үзээгүй. Бэж. Тий. Нэг удаа би ямар яллуу чамд фитнест орсон гэжсэн нэг юм амар шивэстэй заруу амар мачо ихчсэн. Манай ингээ хов цайлтаг өрөөнд байжсэн тэр ихч ингээ яг гарах гал ингээл амар нүүр мөрөө бодсон амар тийм лаг ихч байгаа хгүй юу нэг шивэс мэстэй тэгснэ над руу харснаа чамд дио байна уу гэсэн ахгүй юу тэгсэн чинь байхгүй гэсэн чинь намайг нөгөө нэг тэр ихчд өгөхгүй болоод байхгүй гэж хэлээд над руу муухай харснаа хаа гэснэ тэгсэн яваад гэсэн ахгүй тэгсэн чинь би дотроо нэрэ байхгүй шүү дээ гэж бодлоо. Энэ хүмүүс аим тийм энэ хүн байгаа хэрэгэлдэг. Тийм юм бол. Ер нь шаруулч амар их үнэртэй. Би бас ерөөс хэлж байгаа. Би ерөөс үнэхээр амьдралтай баг нэг ч удаа хэлж байгаа хаа. Тийм. Ер нь хэрэглээгүй байсан дээр яагаад гэвэл нэг л хэрэглэх юм бол тэр нь амар аппингийн одоо тийм байнга хэрэглэх хэрэгтэй болчихдог гэх юм уу. Тэр бактерийн ингээд тэр зурдаа алга болгож байгаа ч гэсэн дараагийн үед болохоор тэр бактери нь 2 дахин ихсэж идэг. Тийм болохоор чинь заавалж хэрэглэх болоод идэг. Ер нь анханасаа л одоо октод чинь 16 17 урайл ингээл ер нь нэг амар хөдлөрч эхлээл яг тэр гормон өөрчлөгдөж байгаа үедээ нэг тиймэрхүү хэрэглээд хэрэггүй юм санагдав. Үгүй энэ гэхдээ хүнээсээ шалтгаална. Бид нар ч одоо зарим хүнд тэр ген байдаг, зарим хүнд байдаггүй, зарим хүн цаанаасаа өнөртдөг, зарим хүн цаанаасаа өнөртдөггүй. Өнөртдөг хүмүүс нь болохоор тэр ч ерөөс муу юм биш байглаасаа л юм чинь тийм ген байгаа юм чинь. Тэр нь тэгээд байх юм бол дио ашигласан дээр тэгэж нөгөө нэг хүмүүсийг маа ингээд өнөрт гэж байгаа юм шиг байгаад иж болохгүй. Өнөртж байгаа бол ашигла тэр чинь ерөөсөө боо юм байхгүй. Тэгээд дэлгүүрт бас байж л байгаа. Ашиглах хэрэгтэй бол ашиглаад тий. Байнга ашиглаад өөрийнхөө ариун цэврийг бодох хэрэгтэй. Мэдээж тийм л тэр бол obvious. Ашиглах шаардлагагүй бол нэг хэрэггүй шүү дээ. Ер нь хазад нэг тийм проблем байдаг юм санагдав. Тэр ABCC яадаг ген гэдэг үлээ. Тим ген гэдэг. Тэр нь тэр ген байдаг юм уу байдаггүй юм. Ямар ч гэсэн өнөртдөг хүмүүс нь сугнаасаа тийм сугнаасаа биш хөлснөөс нэг тийм юу өнөртүүлдэг юм байна л да. Нэг юм бактери гэдэг юм байна л да. Бактери биш нэг юм. Тэгвэл тэрийг болохоор бактериуд идэх амар дуртай. Тэгээд
яг хөлрөнгүүд тэрийг идэх гээд бөөн бактериуд ороод тэгээ өнөртөд идэг гэсэн. Биологоор. Гэтэ тэр бол байгаа юм болохоор амар энгийн юм шүү дээ. Ерөөсөө тэгж юу яах хэрэггүй. Тийм нэг том юм гэж бодож хэрэггүй. Асуудал бол биш тэр чинь амар энгийн зүйл. Хөөрхөн окточ юу гинэ. За тэгвэл гербалийнхаа яриа. За. Хэлний курсээр ирж байгаа бол би өндөө яриад хэрэггүй гэж бодож байна. Ягаад тэгэхээр хэлний курсээр ирэх юм бол виза сонгож чадахгүй гэдэг чинь заавал Монгол руу буцсан гэсэн. Тэгэхээр яаж хийж агаад нэг сургуулийн бичих ч юм уу ямар нэгэн юм авчаад ирэх юм бол ирчээд хэлний курсд сууж болно тий. Зөвхөн хэлний курсын визтэй ирэх юм бол тэр чинь дараа нь сонгож болохгүй болохоор нэг хоёрын оронд ч юм шиг. Яг үнэ. Тэгээ ер нь Германд улсын сургууль хвчлэн одоо зуны семестр, өглөөний семестр гэдэг 1 сарын 15-нд 7 сарын 15-нд бүх материалууд дуустдаг. Тэрнээс өмнө зүгээр Монгол Киотод одоо юу гэх юм те B2 маяг хийчээд тийм ямар нэгэн сургуулийн тийм коллеж эсвэл швах прободойтикум гэж байдаг шүү дээ. Тэр одоо манай сургуульд хүртэл байдаг болсон. Тиймэрхүү юмар ирсэн хамаагүй чухал. Ямар нэг их сургуулийн тийм урилгатай их сургуулийн бичгээр ирвэл эндээс виз болохоор шууд оюутны виз өгчдөг. Хэлний югаар их юм бол зүгээр л нэг одоо их төлийн чинь 3 сарын виз зүгээр тэгээд сунгаж өгдөг байхгүй. Тийм сунгахын тулд нэг заавал буцах хэрэгтэй болоод. Тийм болохоор миний бодлоор Монгол тэгэл жоохон хэлээ сайн болгоод Киотогийн нэг сертификат аваад тэгээд сургуулаас энд байгаа сургуулаас одоо мэйл зээлээр харьцаж агаад энд байдаг сургуулаас нэг бичиг аваад анх ирсэн дээр тэггүй бол хэлний сургууль ирэх юм бол буцаал Монгол юм шиг. Тийм. Эсвэл бүр ингэж болно. Англи хэлний юутай сургуультай англи хэлний биш нэг сургуулиудад зөвхөн англи хэлээр явдаг програмууд байдаг. Тэр нь лөө англи хэлээрээ бүртгүүлээд тэгээ тэрэндээ одоо тэнцчих юм бол ирэх шанс чинь гараад ирнэ. Хүрээд ирэх юм бол эндээ курстай суунаа суух гад хамаагүй. Тэгэхээр яаж хийж байгаа л нэг сургуулийн ил бичгтээ ирэхгүй бол юутай ирэх юм бол хэлний бэлтгэл гэх юм бол заавал буцсан тэр чинь тэгээд одоо ялангуяа корона гэдэг нааш цаашаа онгоцны билет нь ч хэцүү болсон. Тэгээд тийчээснээс шууд ирсэн дээр нэг мөснөр заавал тэр буцахгүйгаа. Хэрэг буцах асуудал биш бол ирж болно. Тий. Хүүхдүүд чинь 103 сар л хэлний курс суучаад ирэх гэдэгтэй шүү дээ. Тэгж бол болно хүсвэл. Тэгж бас болно л доо. Тий. Одгоо байсан шүү дээ. Хоёрыг тийм тулгаадаг байхад анх дөнгөж Герман сурч байхад нэг хүүхэд ирээд 103 сар болчиход тэгэл буцаа авцсан. Тэр одоо хаана гэвэл чамд ямар асуултаа? Мистер Цанд хувцсны талаар асуучих. За чи асуултууд явуулсан дуусч. Миний асуултууд ерөнхийдөө дууссан. Бусдын дандаа өөр юм байна. Хөөрхөн шүү гэсэн юм байна. Минийх дээр болохоор би ингэж 2 бичсэн. YouTube-ийн Q&A мөн үү гэх юм шүү дээ. Мөн. Гэтэ миний нөгөө нэг одоохондоо нэг амар өөрийнхөө Instagram-ийн YouTube-тэй нэг холбоог болохоор нэг бичихгүй хаа. Блог хийж авах. Одоо шууд рекламд манай Намнагийн YouTube-ыг дагаарай. Би YouTube-ийн доор ингээд оруулчих. Манай Намнагийн Instagram-ыг дагаарай. Миний Instagram-ыг би Instagram дээр YouTube-ээс 2 дахин баг. 3 дахин баг хүмүүстэй. Тэгээд Instagram-аас YouTube дээр зэрэглээд юм асуухаар надад нэг юм жоохон бага юм мэдээд идэг. Гэхдээ зүгээр ерөөс асуудал биш. Гэхдээ намайг бас дагаа. Блог хийж авах. Блог утгагүй орноо би хайр зав байсан болохоор би ч энэ бүтэнсээ удаас өмнө блог оруулна. Тэгээд YouTube гэдэг чинь хүмүүсээ бит хоёрын гол хийдэг юм биш болохоор байнга хийгээд ахад хэцүү, хийхгүй ахаар бас амар хэцүү, хиймээр санагдаад тэгээд завгүй ахаар ингээд бас нэг бодлын дарамт болоод байгаа юм шиг. Тэгсэн мөртлөөс хүмүүст хиймээр юм шиг тийм сони юм байдаг. Хай хувцснуудаа хаанаас авдаг вэ? Миний хувцснууд гэл хөвчлийн янз янзлаа. Би нэг өмнө нэг юм компани ажилладаг байсан одоо нэг юм одоо нэг брэнд гэх юм уу. Тэндээс нэг манайхан ажилтан болгондоо юм одоо нэг одоо улирал алхам хувцас аваарай гэдэг юм өгдөгсөн. Тэрнээс болоод тэндээс их хувцас авдагсан. Тэр нөө брэнд Under the Story гэдэг тэндээс юу нэг хөвчлэн хувцас авч ирсэн. Тэгээд оюутан байх үедээ Uniqlo эднэрт ажиллаж ирсэн яг. Тэгээд тэрийг ашиглаж ер нь тиймэрхүү одоо тиймэрхүү газраас л авч ирсэн хөвчлэн.
Өөдөө ажил гэснээс юун дээр оюутан болоод ирэх юм бол ажил олддог. Тэгээ ажил хий гэх юм бол заавал нэг юм германуудтай хамт ажилласан зүгээр шүү. Хэлсэн сайд. Тийм хэл сайжрна. Нэг яг нь монголчуудтай хамт ажиллаж болно. Гэхдээ тэр чинь тийм гол ажилчин байх ёсгүй. Нэг заримдаа л нэг ажилдаг. Би бас тэгдэг тий. Тоолхон молхон заримдаа авдаг дандаа монголчуудтай. Гэхдээ тэгхгүйгээр гол ажилчин германуудтай байх юм бол хэлчин сайжрна. Гол найзууд чинь германууд байх юм бол хэлчин сайжрна. Одоо намнагийн гол найзууд нь германууд, миний гол найзууд германууд бид хоёр тэгээд амар ховор уулздаг тий. Тэгээд уулзахтаа л монголоор ярьдаг. Тэгээд тэрнээс гадуур болохоор ер нь германаар. Гэхдээ бараг сүүлдээ уулзахтаа ч гэсэн германаар ярьдаг болсон юу яа. Яг юм тайлбарлах гэхээр одоо биш өөр хүмүүс байгаа болохоор тэр хүмүүсээс нууцаар монголоор яриад байгаа юм шиг болох гэдэг тий. Тэр чинь жоохон онцгой санагдах нөгөө хүмүүс нь онцгой гэхэд. Тэгэхээр бид хоёрын одоо миний Берлинд байдаг найзуудаас намайг ганцаараа бараг монгол. Бус нь болохоор зүгээр таньдаг. А манай золоо болохоор найзаж хамтран амьдрах гэж байгаа. Бид хоёр одоо ингээд манай гэрийнхэн дотор золоо орчдөг болохоор тэгээд нийлүү сүгийн чинь тэр бас гэрийнхэнд орчиж байгаа. Намнаа тэгэхээр бараг цорын ганцхан гэж хэлж болно. Тийм. Бид өөртөө яагаад ингэж хэрвээ энэ сурахаар ирэхийг сонирхож байгаа бол яг хэлний курсээр бити ирээд авъя гэхээр энд яг нэг хэлний сургуулиас нэг хэл сурдггүй юм наа. Тийм, сурдаг. Зүгээр яг өөрийгөө ингэж яг нийгэмдээ бүр багтаах хэрэгтэй. Жишээлбэл ингэж заавалч ингээ монгол найзуудтай яг бид хоёр ингэж яг би биний танилцсан монгол хүмүүс зөндөл байдаг лсэн л да. Яг тань тэрний амар нийлж нэг найзлгүй байсан. Хэл яг зүгээр яг нийгэмд ороод сурд юм санагдсан. Зүгээр ажилд ороод яг сурна. Тэгээд сургуулийн найзууд чинь ер нь герман найз хүмүүс бол тийм ерөөсөө тийм бүдүүл биш дээ шууд бидрийг ингээл амар ойлгодог. Тэгэл одоо чи миний найзууд хийвэл ингээд би хилээ хөвчлээ яг өрөөний октоудаас амар сурсан юм санагддаг. Би ингээд одоо ингээд оюутан байх хугацаанд ингээл 4-5 удаа нүүржсэн дандаа. Тэгээ манай өрөөний октод дандаа яг герман октод энд өссөн гадаадууд мадуудад байсан. Тэдрээс илүү герман сурсан ч хэлээ. Тийм өдөр тутмын герман хэлээ тэднээс сурна. Ерөнтэй сургууль дээр энгийн юмаа ярьж байхдаа л одоо ингээд намна бид хоёр хэрэг банк хамт байсан бол хоёлаа юу идэх үү, хаана идэх үү, хайчих уу гэл тэрийг монголоор ярьж штэ. Хэрэг би гадаад найзуудтай байх юм бол тэрийг бүгдийг германаар ярих шаардлагатай болно. Тэгэл ер нь ингээд өдөр тутмын ярианаасаа илүү сурдаг германлыг. Хэлний сургууль ямар ч хэлийг тий. Хэлний шаардлагандаа л нөгөө би тэнцэх гэж зөв нь баруул байдаг гэж боддог. Яг нөгөө грамматик, гэх заагаад шалгалтын дээр орж ирдэг юмнуудыг л тэндээс сурдаг. Хоёрын амьдралын хэв маяг хувцлал бичлэгийг чинь үзэх маш их дуртай шүү гэнэ. Баярлалаа. Хоёр хэдтэй гинэ яана. Залуухан боолоо. Гэтэ арай нэг 18 он дээр шин миний хооч бичлэгүүд дээр энэ нэг 20-тай 21-тэй эсвэл нэг 17 18-тай л гараа гэдэг. Ашгүй. Сайн 18-тай гэж харж байгаа бол тий. Чаавас хагар 18-тай шүү дээ. Яа тэгэлж болж байгаа юм бах та. Өөртөө хэлэхгүй байсан шууд аграхыг хэлж хэлсэн. Үгүй ээ тэгээд чаавас одоо хөшөрч гин үү? Ага болно. Германд амьдрахад хоёрт юу хамгийн гоё байдаг вэ? Хамгийн муухай нь юу вэ? Тав хэлээрэй нэ. Оо ямар гоё эсвэл. Зөвхөн. Чи гоё гоё. Тэгэхээр гоёс эхлэе. Сургуулаад явах тий. Гоё нь гэвэл герман амьдрах гоё ингээл гадаад хүний хувьд гэх юм бол амар боломж өндөр байдаг. Ингээд чи герман хүн биш гэдээ юусдэж хардгүй яг адилхан харж үздэг жишээлбэл сургуульд орох хаана шалтгаална тийм сургуульд орохоос гадна тэгэл нийгмийн одоо тусламж тэгээд сая жишээлбэл корона болоход ингээд оюутнуудад ингээд мөнгөний тусламж өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө нэг герман оюутнууд биш болохоор нэг мөнгө авахгүй байх гэж бодсон чинь тэрэндээ мөнгө зүг авч туссан. Би нэрээс нэг авсан шүү дээ. Авлуу. Би аваагүй. Минийхээ cancel хийсэн шүү дээ. Чиний нөгөө хоёр ажил хийжсэн гэдэгсэн л үү? Мэдгүй минийхээ амарчсан cancel. Тийм. Биш хамгийн гол нь хамгийн нийт хэлэх юм бол боловсрол нь үнэгүй тэгээд боловсрол нь үнэгүй мөртлөө үнэхээр дээд зэргийн боловсрол өгч чаддаг. Одоо хүмүүс Америк тэгэл нэг л 1000 хэдэн евро одоо доллар ингээл төлөөл сурд нь шүү дээ. Яг тэрнтэй адилхан бүр тэрнээс илүү боловсрол надад өгч чад юм санагдаг. Тэгээ хоёрт гэвэл амьдрахад амар
одоо тийм тайван боломжтой нэг одоо түрээс нэг өндөр иш гэх юм уу хоолны өмнөх өндөр иш ингээд одоо жишээлбэл ямар нэг одоо Монгол жишээлбэл ингээд ямар нэг юм болохоо явуул тэгэл нэг юм үнний ингээд үн ингээ баян өсөж нэмэгдчихийдэг германд бол нэг тиймэрхүү юм юусоо байдгүй. Тэгээ хоёрдугаар гуравдугаар гэвэл оюутан мөртлөө ингээд ажиллаад мөнгө цуглуулах боломж амар их байдаг. Одоо жишээлбэл би ингээ баян Америктэй харьцуулалтаа Америкт ингээд оюутан хүмүүс төгсчөөд ингээд бараж өрөндөө ороод төстэй шүү дээ. Ингээд хичнээн одоо тийм одоо 20-30 мянган доллар төлөх болох. Энд болохоор сурч байгаа мөртлөө өөр ингэсэн одоо financial independent байж чаддаг. Дөрөвт гэвэл одоо тийм эрүүл мэндийн даатгалын тусламж одоо эрүүл мэндийн даатгал нь ер нь бол амар бага ямар ч орныг бодвол амар бага. Өндрийн хувьд өндөр гэхдээ бүх юмаа дэкэн болдог. Одоо ямар нэгэн шатны амар үнэтэй биш ээ. Үнэтэй шүү дээ. Бусад орнуудыг бодвол сар болго 90 ороод болж байгаа шүү. Гэтэл яг тэр жаа өгж байгаа сервис нь бол бүр аа. Тийм сервис харин ямар нэг юм надтай болох юм бол миний эрүүл мэндийн даатгалт тэрийг бүгдийг ингэж юу яаж байгаа дааж байгаа болохоор тэр нь яг хангалттай гэж үзэж байна. Гэхдээ өөр орнууд ч хүмүүс ч юунд семестрийн $30 өгч мөгөө. Яг нь шүдний жишээ дентас мэднээс авдаг. Битээрх ч одоо ингэж яваад битээрх ч авах Германд ч одоо ямар нэг юм болоо шүд харахах юм бол ямар ч шүдний юм эмнэлэгт одоо юм өгөхгүй. Би тэгээд нөгөө нэг Штурийн коллегт хат толгоо өгдөөд тэгээ MRT бүр нөгөө нэг юм уу хийлгээл толгооны зураг мураг ингээд бүр нейролог тархины эмчмэмчээр очиход би юу карманаас юу ч гаргаагүй шүү дээ. Тэгээ им авахад эмэнд ер нь нэг 3 евро 5 евро л төлдөг тий. Бусдын болохоор даатгалт төлдөг. Данцныхан болгоо явуулаад тий. Тэгэхээр даатгалын систем нь сайн. Тийм даатгалын систем сайн. Тэгээд тавтан гэвэл амар international одоо ер нь амар халтаасаа шалгах. Бид ингээд Берлинд хөвчсөн байсан. Үнэхээр international. Зүгээр ингээд зүгээр за одоо ингээд Германд очиод сурахаар чинь Герман өмтөл байх байх гэж бид Герман хүнээсээ илүү гадаад хүмүүстэй амар одоо уулзж исэн, танилцж исэн гэх юм уу тийм нэг газар ирсэн мөртлөө амар олон газар явсан юм шиг санагдсан надад. Тийм. Олон культур танилцсан, олон соёлыг мэдрэн тэгээд хүмүүстэй танилцахаар чинь тэгээд дэлхийг шал өөр өнцгөөс хардаг болдог тийм. Амар тийм global citizen болж болдог гэж байна. Тэгээд амар олон хүмүүстэй битээр ингээл сургууль ажил мэл гэж юусэн таарж байгаа. Тэгээд хүмүүс ингээд битээртэй уулзах амар гайцсахгүй Монголоос ирсэн гэхээр Монголд гэсэн төсөөл нэг баг гэдэм шиг тийм гадаад. Тийм болохоор битээр амар тийм хичээгээд яг Монгол гэдэг гоё гэж харуул. Тэгээд бас сурталчилдаг чадхаараа яа надаас бүр ингэж асуудаг шүү. Үгүй би нэг амар нөгөө нэг ийм амар гэж боддоо гээгүй. Гэхдээ үнэхээр надаас сургууль руугаа мороор явдаг юм авдаггүй гэж асуусан. Тийм кол би зүгээр арай итгээгүй л дээ. Тэгээд тэр нэг зур доошоо игээд байгаа юм шиг. Доошоо игээд байгаа юм байна. Гэтэ яг тиймэр хүмүүс ээ штэ. Яг тиймэр хүмүүс жоохон энд байдаг жоохон боловсрон хүмүүс л гэж асуусан. Хизээж тэгэж германчууд гэсэн юм асахгүй тий. Энд байдаг жоохон тийм нэг жоохон нэг тиймэр хүмүүс жоохон дэглэх маягаар асуусан. Дэглэх маягаар тэгснээр нөгөө нэг танаа хотод чинь байшин байдаг ч гэх шиг нөгөө нэг өндөр байшин байдаг үстэй тэгж байдаг. Тэгэл тэрийг нэг таахгүй тэгэл хараас угаасаа ойлгомжтой. Тийм байна. Миний 5 одоо. Надад ч амар юу вэ? Универсал байна. Миний ч гэсэн тэр 5. Тийм үү. Тэгээд тэр амар угаасаа амар позитив Германы тухай. Негатив 5 гэвэл негатив 5 бол Монголоос амар хол ирж очиход амар хэцүү. Тэгэж байнга ирж очиод авах жоохон ядаргаатай. Нэгт хоёрт үргэлж бүрхэг oh my god. Бас тийм амар бүрхэг биш юм шүү дээ. Бусад хатуудыг бодвол байнга бүрхэг. Гэхдээ өвөлдөө бол үнэхээр бүрхэг болчт юм аа. Тэг ингээд бүр даун болчдөг тийм. Чин даун болсон. Монгол ингээд байнга гоё нартай ингээд гоё өвөлөөсөн ч гэсэн нартай л сурч ирсэн чинь Монгол үнэхээр гоё нартай. Энэ болохоор байнга. Монголын тэнгэр би амар хайртай. Эндхийн тэнгэр юу юм нэг саал. Байнга саал. Надад 3 юу таалагддаг. Цаас энд цаас болж байна. Эндхийн өвөл амар муухай шахаатай саар. Ерөөсөө нэг тийм Монголд байдаг шиг гоё өвөл биш. Монголд ч нэг гоё ингээд гоё цастай, цагаахан.
Тэгэхээр бараг нэг цасан гялцчихэд энд болохоор цасан дандаа саараал нохооны шийснээс тийм. Өөр негатив одоо эндхийн хана бюрократи гэж тийм тийм амар бюрократи. Тэр нь одоо Монголоор цаасны асуудал амар том. Ямар нэг юм болонгууд л 15 ширхэг цаас нэгчдэг. Тэгэл тэр цаасын зөвлөлөөл бүх юм ингээ баталгаатай одоо гар үсгтээ бүх юм тийм байх хэвээр. Хэрвээ чи ямар нэгэн бичиг тэр одоо сургуулаас ч нөө ажлаас хийхдээ бол тийг бүрдүүлэхийн тулд бөөн процесс болно. Тэгэл тэр л амар хэцүү. Цаасны асуудал амар хэцүү. Тэгэхээр тэр цаасны асуудал энд бууснаас эхэлдэг тий. Анмэлтэн бол тэрнээс энэс тэг гэл ингээл бүх юм ихнээс авах болов. Тэр ядгаатай. Одоо нэг юм орж ирэхгүй надад. Нэг муулаад ах юм бас байдаг болох. Нэг сайлаад авах юм болоо муулаад авах юм болоо. Ер нь л тэгэл гадаад надад ер нь Европ гэдгээрээ амар таалагддаг. Надад ч гэсэн. Тий. Би ер нь гадаадд сурна гэж дандаа мэддэг байсан. Гэхдээ анх Америк гэж боддог гэсэн юм аа. Тэгээд би ч гэсэн. Тий, одоо болохоор Европт ирсэн амар баярлдаг ёо би. Анх ингээд 10 жил мэл одоо тинейж байхдаа амар Америк гэж бодсон тий. Нэг л Америкэнд байдаг тий. Тэгээ одоо болохоор би Америк яваагуудаа баярлаад энд ирсэндээ баярлдаг. Амар боловсралтай хүмүүстэй ер нь байдаг. Ярьж байгаа юм ингээд шал өгөх болчихсон юм шиг санагдсан шүү дээ. Тэг ямар ч хүстэй муулсандаа ч биш зүгээр л жоохон өөр л гэдэг. Эндээ ямар ч хүн ер нь ингээд ямар ч хайр болсолтой гэдэг ингээд яриад юм яхаа зүгээр. Би л анх ирээл ингээд өөрийгөө арай гайвах гэж бодоод хайр ирээл хүмүүнтэй ингээд гадаад хүнтэй ингээд нэлхэн юм яхаар ингээд хүн болгон ер нь бүх сэдвээр амар тийм ерөхийн мэдлэгтэй бүх юм дээр бүх сэдвээр тэгэл би чинь яг нэг бүх сэдвээр биш яг өөрийнх нь үзчихсэн нэгэн сэдв мэдэрэл гайгүй түнээс бол өөр нэг юм дээр сайн биш. Заримдаа би ингээд гадаад ингээд герман хүмүүстэй таарчаад надаас ингээд юм асуухаар надаас мэдгүй юм асуугаад байдаг шүү дээ Монголын тухай. Би ерөөсөө сонсож байгаагүй мэдгүй. Дараа нь гэртээ яриаг үүлзсэн мөглөхөр нэр үнэхээр тийм юм байдаг. Танаа монголчууд ингэдэгтэй ингэжсэн тэр үед мэд гэх би бүр вау. Тиймэрхүү. Миний асуулт бол дууссан. За. Хөөе бид нар нэг амар бусад орнуудыг мяалгаагүй. Монголыгоо мяалгаагүй. Би Монголтой хайртай Монголтой амьдрын гэж боддог. Монголтой юу яадаг. Монгол хүмүүсийг тэнэг гээгүй. Угаасаа бүгд хүмүүс хамтаа үгүй энийг ч хүн болгоо амар сайн нар хүлээж авч болохоор юм ярьчих жаа хэлээ бодоодсэн чи. Тийм үү. Тий. Гэхдээ ерөөсөө мяалж яваагүй зүгээр асуултанд хариулсан шүү заяа. Тэгээ бусад хүмүүсийг нэг би Монголоос айдаг гэлсэн тэр болохоор учиртай шүү найзуудаа. Намайг анх ярьж байхад л манай монголчуудаас холё гэсэн. Тэгээд би тэрнээс болоод яагаад юм мэдэхгүй жоохон айдаг болсон. Би монголчуудаас нэг амар хол байгаагүй харин явж амар олон монголчууд таньдаг тий. Гэтэ зүгээр л үнэхээр ингэж хажуудаа байлгах найзуудаа гадаадууд байлгах чиж та нар өөрсдөө дээшлэх шүү гэдгийг хэлэх гэсэн юм аа. Тийм multitask л одоо тэгэл аль дээр нь сайн. Тийм олон юмыг зэрэг зохицуулаад монголчуудтай уулзах үедээ сайхан зөвхөн монголчуудтайгаа уулзаад тэгэл гадаадуудтайгаа их цагаа өнгөрүүлээл тэр нь ер нь дээр хилээ сурахад нэг юм шигэд ядчил акцентгүй ярина тий. Нэр. Гэтэ ямар ч байсан мэдээж тэгэл Монгол найзтай авах нь хэр гоё. Яг л гэр нийт дулаахны өөр мэдрэмж байлгах нэг ойлгоно тэгэл би биндээ туслана. Тэгээд би бинийхэн төлөө байгаа гэдэг нь яг мэддэг. Хизээч тэгэл нэг гоё гадаад найзтай байсан ч гэсэн тэгэл яг чамаа яг монголоор ч нэг ойлгох хүн бод монгол найз чинь л. Тийм болохоор амин асуудлаа ойлгохдаг тийм битээ. Одоо миний асуудлыг намын амир сайн ойлгож авахад манай герман найз ойлгодог байхгүй юу? Тиймэрхүү юм дээр монгол найз амир хэрэгтэй. Тэгээ хажууд байхад ер нь амир зүгээр дээ. Нэг амир заавал монгол руу явж байхгүй тий. Ярьж байхгүй. Гэрээ цаанаас мас уу гэдэг чинь зүгээр уулзаад хоош юм шиг хийж. Үгүй цаанасаар наадам тийм монгол баяруудаар ч хоёулаа гурлаа золоотойгоо молоотойгоо ингээл тэрвэрлдэл. Цааш дууслаа асуулт ч дууслаа. Тэглээ. За баярлаа.
За олон юм хасгүйг алднаа юм шигнээс хайртай шүү. Баяртай. Инстаграмууд энэ бүгдийг ингээд оруулчих. Бүгдийг нь дагаарай. Инстаграм гэсэн чинь чам дээр 5 инстаграм, над дээр 10 инстаграм. Өнөр гар